За өнөөдрийн асинхрон хичээл уран зохиолын найруулгын нэхийн тонгоргох хувиргал. За хичээлийн зорилго бол уран зохиолын нэхийн утга санааг алдагдуулахгүйгээр тонгоргох хувиргал хичээл байна. За өмнөх хичээлүүдээр хэлний хувиргалыг яаж хийх талаар үзсэн байгаа. За хэлний хувиргал гэдэг бол хураах, салаалах, дэлгэрүүлэх, тонгорох гэсэн одоо дөрвөн төрөлтэй. За энэ дөрвөн төрлөөр хэлний хувиргалыг бол хийдэг. За тэгвэл өнөөдрийн хичээл дээр эхийн бүтцийн хэсгийг өгүүлбэр цогцлбороор хэрхэн тонгоргох вэ гэж ярилцсанаа. За тэгвэл эхийн доторх үг өгүүлбэр за цогцлборын байрыг өөрчлөх, сэлгэх зэргээр одоо эхийн утга санааг өөрчлөх үгээр солин найруулж байгаа бол тонгоргох хувиргал гэдэг. За тонгоргох хувиргал хийх үндсэн 3 арга байна. Эхийн бүтцийн хэсгүүдийн байрыг сольж найруулна. За эхийн доторх одоо цогцлборуудын байрыг сольно. Цогцлбор дэх өгүүлбэрүүдийн байрыг солих гэсэн ийм үндсэн 3 аргаар тонгоргох хувиргалыг хийж болох нэ. За жишээлбэл олц гэсэн нэгтэр хэрхэн одоо тонгоргох хувиргал хийснэг бас та бүхэн уншаарай. За бүтэн нүхнээсээ гарч муужин харагдахыг гэж айн явсаар бовны хилтерхий болж байна. Олзоо нүхэндээ хүргэх гэтэл хүч дутаж гин. Даан ядаж ноцолдож байтал Ааз гүрчрээд чи ингэж бие зовоож байхаар нөхтөө дуудаж ирүүлээч. Чамд амар биш үү гэхэд Ааз чи өчрийг мэдэхгүй байна. Нөхтөө дуудвал олзоох байх хэрэгтэй болно. Би сайхан зүүн шиг ганцаараа идэх ёстой гэж огт нь учирлав. Огт нь өдрийн турш бовны хилтерхийг үүрэндээ аваачих гэж ноцолцоор ядрахын төлийг үзчихье. Энэ үеэр Элемис нэрж улзны бовыг шүүрэн одов. За энэ үндснийх. За тонгорголтоо мууранд харагдчихвэ гэж айдаг огт нүхнээсээ сэв гарч аваад бовны хилтерхий болж байна. Нүхэндээ олзоо хүргэх гэтэл хүчин дутаад байна. Ааз дааж ядан ноцолдон байхад нь хурч ирээд нөхтөө эргэж дуудаач олны хүч олонгүй далаа гэж амар биш үү чамд. Бие ингэж зовоогоод яах вэ гэхэд огт нь учралсан. Чи өчрийг мэдэхгүй байна Ааз минь. Би ганцаараа үнийг идэх ёстой. Нөхтөө дуудвал олзоо хуваах хэрэгтэй болно. Бовны хилтерхий нүхэндээ аваач гэж өдрийн турш ноцолцоор огт нь төлийг нэхэр ядарчээ. Энэ үеэр нэрсэн нэлээ улзны бовыг нь шүүрэн оджээ. За энд бол ямар хувиргалыг хийсэн байна гэвэл за харьцуулаад харах юм бол зарим үг өгүүлбэрийн байрыг сольж найруулах одоо хэлбэрээр тонгоргох хувиргал хийгцээ гэж. За тэгвэл эрдэмтэй гүйсэн. За энэ хичээл их байна. За энд цэнхрээр тэмдэглэсэн байгааг нь бас харьцуулж уншаарай. За ёс суртал сайтай хүү байна гэж магтан сайхан сурталт хэмээн нэрлээд бичлэн тэжээж ихэргийг хийлэгдэх болсон байна гэж одоо төгсгөл хэсгээр байгаа. За энэ хэсгийг за тонгоргох хувиргалыг хийхдээ эзэн Чингис хаан сайхан сурталт хөвнийг өрчлөн тэжээж ихэргийг хийлэгдэх болжээ гэж одоо эхлэл хэсгээр тонгоргох хувиргалыг хийсэн байна. За энд юу харагдаж байна гэвэл за эхийн одоо үндсэн бүтцийн хэсгүүдийг одоо байрыг нь сольсон ийм одоо арга байна. За өөрөлдвөл эхний одоо үндсэн нэгтэй байгаа төгсгөлийг дараачийн одоо тонгоргох хувиргалыг хийхдээ эхлэл хэсгээр оруулж иржээ. За жишээлбэл мөн одоо үнэнч нөхөр гээд их байна. За энэ эрт цагт хөрөнгө зөөр ихтэй нэгэн баян хотод сайн нохойтой байжээ. Эд хөрөнгөө сайн хамгаалдаг нохойтой тэр баян маш их хайртай байв гэсэн. За эхлэл хэсгээр байгаа энэ одоо эхлэл хэсгийг за хувиргаж тонгоргохдоо хөвшин нохой хөрөнгөөч сайн хамгаалдаг эзнээч бас авардаг жинхэнэ үнэнч нөхөр байлаа гэж. За ингэж хувиргасан байна. За энэ бол эхийн цогцлборуудын одоо байрыг солих юм одоо хувиргалыг хийсэн байна гэж ойлгож болно. За тэгээ тонгоргох хувиргалыг хийхдээ үндсэн одоо хэдэн зүйлийг бас анхаарах шаардлагатай. За нэгдүгээрт нэхийг уншиж одоо утгыг сайтар ойлгосон байх шаардлагатай. Эхийн бүтэц цогцлборуудын заагийг оновч тодорхойлж чаддаг байх хэрэгтэй. Эхийн утга санааг төдийлөн одоо өөрчлөхгүй байхыг бас анхаарах ёстой. Эхийг тонгоргон хувиргах аргаар сонгох хэрэгтэй байна. За ингээд өнөөдрийн хичээлийн дагуу та бүхэн за багшийнхаа өгсөн бие даалтуудыг бас тонгоргох хувиргалыг хийж даалгавраа илгээгээрэй.